Надад нэг асуулт байна. Тэгэхээр хэрвээ танд энэ жоохон эвгүй асуулт шүү. Тэгээ албаар би ийм асуултыг асууж байгаа. Хэрвээ танд надад бидэнд ямар нэгэн эрүүл мэндийн асуудал болоод тэгээ бид нарт зөвхөн 3 сар амьдрах нас үлдсэн бол та юу хийх вэ? Дахиад асуулт асууя. Хэрвээ танд 3 сар амьдрах нас үлдсэн бол ямар нэгэн шалтгаанаас болоод та энэ 3 сард яг юу хийж амжуулах вэ? Иймэрхүү асуултууд хүний бодлыг, хүний айцыг шахсан бидний тэр тухтай сэдвээсээ халиад дандаа бодоод байдгүй энэ харамсалтай ч юм шиг, муу ёрч юм шиг иймэрхүү асуудлыг бодож үзэх нь бас заримдаа бидний толгойн доторх утга учирыг, зорилгыг, өөрийнхөө болгоомжлдог зүйлийг ухаж үзэж сэгсрэхэд айгүйх нэмэр болдог байна. Тэрнийх гүнзгийрүүлж бодоод муу талаас нь бодохгүйгээр би ч гэсэн тийм итгэдэг хүн. Зүгээр яг үнэхээр энийг тоглоом шиг бодож үзвэл надад үнэхээр тийм юм тохиолдох юм бол би юу хийх вэ гэдэг асуултанд хариулаад үзээч гэж таныг өнөөдөр би урьмаар байна. Тэгээ энэ асуултын хариултаар би юу илрүүлэхийг оролж байна вэ гэхээр таны дандаа бодоод яваадсан хийхэд зүрхэлтгүй тэр зүйлүүд юу байсан бэ? Амьдралд яагаад бид нар өнөөдөр өөртөө хэрэгтэй өөрийнхөө хүсэж байгаа зүйлүүд дээр нэг оролдлого хийж үзэж болохгүй гэж яагаад тэр эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй яагаад зоригтойгоор яриа өрнүүл болохгүй гэж яагаад өөрийнхөө амьдралд хиймээр байгаа чиглэл дээр нэг зоригтойгоор асууж үзэж оролдож үзэж болохгүй гэж таны хувьд үнэхээр ийм цаг хугацаа гэдэг зүйл баг үлдсэн бол та юуг ач холбогдол өгж эренбэндээ дээшлүүлэх вэ гэдэг асуулт энэ чинс илэрч байгаа. Хариулаад үзээрэй. За тэгэхээр би энэ танаас асууж байгаа энэ 7 хоног болгон асууж байгаа нэг асуултууд маань ихэвчлэн миний шинэ гарсан балер өдрөг бот 2 дээрээс би та хэдэд асууж байгаа шүү. Тэгэхээр хэрвээ өөрөө энэ асуултуудыг би дааж сурыг гэвэл сүүлийн хуудас 216 дугаар хуудас дээр би 100 асуултыг цуглуулж байгаа та бүхэнд бэлдэж тавьсан байгаа шүү. За дараагийн видеогоор уулзцгаая.